Метр квадратын сая 280 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарч байгаа. Буян тухай нэг хороолт байр худалдаа авах хүсэлтэд гаргасан 5935 иргэдийн дунд энэ сарын 12-нд суглаа явуулж 1540 иргэн шалгарсан. Суглаан шалгарч тус оролд орон сууц авах хэрэгтэй болсон иргэд 45 хоногийн дотор сонголтоо хийж урьдчилгаа төлбөрөө төлөн банктайгаа гэрээ байгуулах шаардлагатай байна. Олон нийтэд нээлттэй зарлагчнаас хойш 45 хоногийн хугацаанд байраа сонгох, урьдчилгаа төлбөрөө төлөх одоо боломжтой хугацаанд 45 хоног байхгүй. Тэгээд 45 хоног ерөнхий хугацаа. Энэ дотроо та өнөөдөр байраа сонгоод, давхраа сонгоод, тоотоо сонгоцсон бол 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөрөө заавал төлөх ёстой байна. Тэгээгүй тохиолдолд тухайн сонгосон нөгөө давхар одоо тоотын чинь захиалга одоо хүчингүй болоод өөр 45 хоног дотор дахиад өөр байрны, өөр давхар, өөр тоот сонгох эрх чинь бол нээлттэй. Харин байр давхар тоотоо сонгосон иргэд 10 хоногийн дотор зээл авах банктайгаа гэрээ байгуулж чадахгүй бол тухайн иргэний сонголтыг хүчингүй болох юм байна. Тэгэхээр хүмүүс энийг юу гэдэг 10 хоногийн дотор л яахгүй бол одоо миний суглааны эрх хүчингүй болох нь гэдэг буруу ойлголт яваад байгаа байхгүй. Тэр болохоор тийм биш болчиход байгаа байхгүй. Зүгээр л тухайн сонгосон хаалга яг гэвэл эн чинь бусдтай бас боломж болгомоор байна. Өөрөөсөө хамгийн ихний өдөр ирчээд одоо нэг хүссэн одоо магадгүй 701 төгрөгийн нэг давхрын нэг тоот гэж сонгочлоо. Тэгэнгүүтээ 45 хоног одоо дуустал тэр хүн төлбөрөө төлөхгүй хин нэгэнд одоо боломж олохгүй болчихж байгаа байхгүй. Одоо тэр хүссэн гоё одоо байрлалаа өөрөө сонгож авчаад. Тэгэхээр чин тийм биш. Та 10 хоногийн дотор төлөх ёстой. 10 хоногийн дотор төлөхгүй дахиад тэр хаалганы чин сонголт өөр хин нэгэнд нээлттэй болох ёстой. Засгийн газраас зорилтод бүлгийн иргэдэг орон сууцаар ханх хөтөлбөрийн хүрээнд баригдсан буян тухай нэг хорооллын орон сууцнд иргэдээс захиалгах журманд тухайн иргэн зээл авах банкны шаардлагыг хангасан байна гэж тусгасан. Ийхүү яг хэдэн төгрөгийн орлоготой байх талаар наривчлан тусгаагүйгээс үүдэн суглаан шалгарсан ч өрхийн нийт орлого нь зээл авахд хүрэлцэхгүй байна гэсэн гомдол төрийн орон сууцны компанид ихээр ирсэн байна. Иймээс энэ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх арга зам байгаа эсэх асуудлаар төрийн орон сууцны корпорациас Монгол банкны холбоонд хүсэлт илгээгээд байгаа юм байна. Манай дүүд суглаан тэнцсэн. Тийм. Тэгэл суглаан тэнцсэнгүүтээ одоо байр шагнуулсан юм шиг л баярлсан л да. Бүгдээрээ л одоо ах トゥ нэр яваа. Тэгэл яаж игээл ах トゥ нэр нь манай монголчууд ч угаасаа л 20-30 сая төгрөг бэлэн гаргаад өгөх чадвартай хүн байхгүй учраас одоо тал талаасаа 5-3 төгрөг яагаад байрныхаа ойр дөрмийг өгөөд ингээд нэгийг ивчсэн байртаа болгоё гэж баяссан чинь одоо тэгэл яг цагаа тулахаар ингээ банкнууд нь ч гэсэн биднэрт ерөөсөө тэр чиглэлээр заав зөвлөгөө өгөөгүй бид нар мэдэхгүй гэсэн хариултыг бүгд л ижил өгч юм л да. Юун дээр заавар чиглэлөө банкнуудад ухаанда буян тухай нэг хороолт байна. Юу яах. Тэр зээл мэйл тэгж ингэж өг гэсэн тийм заавар өгөөгүй бид нар ерөөсөө мэдэхгүй байна гэсэн нэгдүгürt ярьж байгаа юм. Хоёр тэгвэл тэгэл тэр байрныхаа ордерыг ах トゥ нэр нь тавиад тэгээд тэр одоо өөрийнх нь авчих байрны ордер бас тэр банкнд үлдэж байгаа шүү дээ. Тэгээд ах чинь сая гаруй төгрөгийн цалингийн орлоготой байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр сая гаруй төгрөг сард авдаг гэр бүл одоо Монголд хэд вүлээ тийм ээ. Тэгэл нэг талаар төр засаг айгүй тийм төрийн албан хаагчдаа дэмжсэн орон гэргүй хүмүүсээ орон гэртээ болгоё гэсэн тийм нэг бодлого бариад байгаа юм шиг. Нөгөө талаар болохоор тэр банкны юу асуудал дээр болохоор зэрэг бүр аюу хэцүү хүн шалгуур тавьчихсан.